дараагийнх нь зориг оновчтой тодорхой байх ёстой. Зориг оновчгүй бол хаашаа унтахаа мэдэхгүй шүү дээ, тий? Одоо энэ залуу ном сум харуулж шүү дээ, тий? Тэр шиг бид нар яг тэр оновчтой бүр тодорхой яг энэ шүү гэдгийг мэдэх ёстой байхгүй. Тэ энэ л миний хийх гээд байгаа юм дээр бүр бодтойгоор хараа зургаа тэг хэмжээд тэгж гарчих ёстой байхгүй. Тэ хитэн зайтай байгаа хитэн хэмжээний юугаараа хаана хэрэгжих хинтээ уулзахын яаж очих юм тэрэн дээрээ тэ. Тэгвэл хизээч бид нэр яахгүй бүх хүмүүс ч юм уу энэ чигээр хэсгээд ингээ харж байгаад болъё гэдэг зорилгоо хизээч хийхгүй шиг байна байхгүй. Оновчтой биш учраас тодорхой биш учраас тэ. Тодорхой зорилгыг бол хийхэд амархан байдаг байхгүй. Одоо жишээлбэл юу гэдэг юм усан цэлээд сурыг юу тодорхой шүү дээ. Усан цэл сур зүгээр усан бассейн руу залгаад утасны дугаарыг аваад залгаад тий шар сонин дээрээс усан бассейны утасны дугаарыг аваад залгаад зардны дэдийн хизээ байдгийн ямар шаардлага тавьдгийг усны бэлтгэлийнхаа утсыг аван тий хизээ цаг авахд боломжтой өнөөдөр ихтүүлгийг болохгүй мó за тэгвэл хэдийд байх уу хизээ эргэж холбогдох уу тэрийг мэдээл болох байхгүй. За мэдэн гутаа төлбөрийн хизээгийн хаана очих юм яах юм тэг гутаа тэр өдрөө очин тэгээд тэр чинь одоо юу гэдэг хэдэн сар 2-3 сар үргэлжлээд анхан шатныхаа курсыг би дуусгах юм уу те тэгвэл тэрэндээ өдөр болгон очин тэгж жагаад 3 сарын дараа гэхэд тан би усан цэлээс сурцсан байхгүй зорилго чинь те тэгэхээр тэгвэл тэрийг бид нэр тодорхой болгох хэрэгтэй байхгүй тэр чинь байхгүй бол карантины нэг усан цэлхийн сан гэж яриад яваад байдаг сэл сурахын сан гэж яваад байдаг хизээс сэлдэггүй бид нар усан цэлий гэж бодох нэг өөр те усан дотор орох нэг өөр байхгүй юу те тэгэхээр орч чад усанд ороогүй ээжж сэлнэ гэж зорилго тавиад байдаг хүмүүс зөндөө байдаг те тэгэхээр тэр дотор нь орно гэдэг чинь зорилго тавина гэдэг чинь алхам гэсэн үг байхгүй юу алхам хийн те тэгэхээр тэр нь байхгүй бол бид нар хизээч тэр дотор ордоггүй усны гадна яриад усанд яаж сэлхийг заалгаад бид нар агаар дээр заалахгүй шүү дээ усан дотор хөлөө хөдөлгөж сурна гэжтэй гараа хөдөлгөж амьсгалаа дээш доошоо болгож иж бид нар усыг сурна шүү дээ тэгэхээр ус яагаад хүмүүс яагаад зорилготой хүрээ гэдэг чинь усны гадна тал заалахтай биш усны дотроо орж иж заалбал илүү амьд байдаг байхгүй ойлгосон хүмүүсээ тэр яагаад харахгүй оновчтой ерөөсөө зүгээр нэг агаар дээр тэдэн тэгвэл олохын сан гэж яриад явах чи өөр яг олоод бүр олыг яг мөнгөө тоолоо зогсох чи өөр байхгүй тэ окей амьдрал их бодтой болгож шүү та гэдэг. Ширээ саналаа бадж байгаа. Айгуу сүрхий тайлбарласан шүү.